Тэг чин өмнө нь бол сургууль төгсөгчнөөс зориулсан ганцхан 10 хавраа үүдээ гэж Эрдэнэ Батган хөгжим шүрэн жууган шүлэг нэг ганц дуу нэр татсан хавраа ороо гэд тэр л байсан. Тэгэд энэ дуу гарваа. Энэ дууг гэхдээ би бичгтээ бас амьдаа тэр үедээ жоохон шинжилэл хийж бичсэн юм штэ. Зүгээр нь хуураа үгээр л нэг магтаалын маягийн шүлэг зонхилдог үе байлаа штэ тэр үед. Тэгээ бас нэг тэр дунд чинь жишээл нуурандаа хорогдох аяны шуу шиг нулимс өмөлтөх сэтгэлэн өргөёч гэж яах шиг эсвэл одоо тэр аавын гэр шиг ээнэг шин дассан ангийн сарвал танхимын баяртай гэхээр хүүхдүүдийг дотн буугаад байгаа. Нэр л аавын маань гэр шиг дасцсан тэр чи 10 жил тэнд суух чинь тасдаг байх тэ. Тэр энэ тэр жоохон сэтгэл ер нь бол альва дууны үгийг бол би сэтгэлгүй явдаггүй юм. Сэтгэлгүй байж болдог. Ерөөсө дуу бол ерөөсө сэтгэл. Тэгээ би сэтгэлээсээ хийж чадвал надаас миний сэтгэлээс гарсан энерги сонсож байгаа хүний, дуулж байгаа хүний сэтгэлд яг тэгжил хүрдэг гэж боддог л доо. Тэгж анхал энэ дуу хийсэн. Тэгээ хийгээд үзсэн чинь яг би аяндад харуулж хийж байгаа учраас ер нь бол аянд үг өчтөг бас цөөхөн хүн байдаг шүү дээ. Тэрний нэг нь би юм байна шүү. Миний дуунуудын чинь бас нэг тал орчим хувь нь баг аянд хийсэн байдгийг. Тэгээд шарб маань за энэ дууга бичүүлнэ гэж бөөн хөл болсон доо анхны уран бүтээл юм болохоор тэгээд хөгжмийн цогц цогоо гэж байсан нэг туждаа хамт явах юмсан тэргээ сайхан дуусгаад цогоо ч туршлагатай биднэрт заагаад шарваа тийг би дагуулж аваад бичүүлээд үгүй шарвч өөрөө хөгжмийн тоглосон шүү дээ тэр юм дээр. Тэгээд өмнө нь бол манай 1-р сургуулийн 10 дугаар ангийн одоо энэ НИК оюун гэрэл мэрлийн ангийн Батхой гэж залуу байдаг юм а. Бид тэгээд нэг жинсний дэлгүүр байдаг шүү дээ. Тэрний эзэн нэг хүү байсан. Юу залуу байдаг. Тэр жоохон сайн хөөрхөн дуулдаг хүүхэд. Тэр анх дуулсан. Тэгээд сургууль даяар түгээх, хотын хүүхдүүд нь түгээхийг бол Батхойг л дуулаад түгээсэн юм л. Тэгээд араадад өчүүлэхдээ яг хөө мэрэгжлийн дуучин дуулах хэрэгтэй болсон. Тэр чиглэлийн тэг бидний үеийнгийн ойролцоо насны ч юм уу тийм хүн хэрэгтэй болдог байхгүй юу? Тэгэхээр соён чуулгын дуучин үзээ орших гээд бас олон хүн танихгүй үзээ оршихыг тэр үед одоо нэг авч үчи үзээ орших. Тэр үзээ оршихгаа авч яваад эднэр маань бичүүлээл ийм боллоо гэж сонсгол тэгэл тим сэдвийн дууч ховор байсандаа тэгсэн үү дорхнол хийт болоод тэгэл хүн болгон тэр үеийн нэг хэсэг л үеийнхэн бол 10 төгсөлтөө бүгдээрээ л энийг л нулимс туслуулж өөлж тэгжил дуулж төгссөн дуу болцсон. Арвахан жили үерхэж дасан ахан долоон нөхөд минь баяртай дурсаа хамж дуран шугант мочин дууны манлай хэгэргэн түхүрээ. Тэгээ энэ дуу бол миний хамгийн анхны дуу. Ер нь энэ дууны юуг одоо манай зарим хөгжмийн зохиолчид 15-ны сараар эхэлдэг гэж зарим нь шүүмжилдэг. Гэтэ бас яг 10 дахь хавраа өвдөж чинь нэлээд тийм одоо уянгийн аятай уйтгартай гэх юм уу зарим талаасаа тийм ээ. Тэр одоо төгсөөж явж байгаа хүүхдүүд бас биенээсээ салж одож байгаа энийг одоо нэлээд дүрсэлсэн юм юу шүү дээ. Тэр үед яагаад энэ сургуулийн университет их амархан хүлээж авсан гэхээр төгсөлтийг арай тийм эрчимжүүлж, арай цоглог болгож, тийм ээ. Тэр талаас нь дүрслэхийг оролцсон юм дуу л да. Энэ дуунууд маань намайг хөгжмийн зохиолч болоход цаашаа би одоо Гончгсомлаа багшд шалгуулж Гонцгой багшийн одоо гарынхын шав болоход бол яг энэ сургуулийн университет багштаа энэ дуунууд бол их нөлөөлж одоо намайг одоо тэр хөгжмийн том орон Орос оронд явж хөгжмийн сургуульд сурч ингэж боловсрол эзэмшихэд бол яг энэ дуунууд тухайлбал одоо миний энэ сургуулийн университет гэдэг дуу юу одоо яг одоо суур дэмжлэг одоо юу маань болсон байхгүй юу. Тэгээ нэг өдөр чөлөөгүй тэнд яваад дуурийн чатрын урдуур баруун тишээ яваад Сүхбаатарын талбай хөндлөн гараад тэр 25 дугаар дэлгүүр гэж байсан шиг санагдав. 25 гэдэг үл үү. Тэр талбай баруун талын дэлгүүр одоо тэр дагин магн болцсон байгаа. Тэр хэв дэлгүүрээс тэр дэлгүүрээр орчхад нэг бэлмаар авч хармалчхаад
энэ 2.1 консерв автотор карбонтай хийчихэл. Тэгээ урагшаа алхаж явтал хөзмөн зохиолчод надад талигач бэ цогоо. Манай энэ шаруу. Загдын төм жаргал 3-таа таардгийг. Тэгэл цогооч эхлээд ярьж байгаа энэс хөөш оршоо. Ястаа гоё дуу байгаа. Нэг манай шарвын дуу бас миний нэг дуу гээл. Тэгэл хэдүүлээд уунхаа тухай яриад тэгэхэд шаруу маань 1-р сургууль төгсөж өгшөр ирсэн. Манай төмөн жаргал шарвын түрүү жил тэнд багшаар ирсэн. Шарваа одод бас 1 жилийн түрүүний юм чи одоо сэргээр бол бас арай хуучин зэрэг байх. Ингээ шууд эдний сургууль руу очиад тэгэл сургууль дээр очиод л шаруу аккордеоно бариад тараа төгдөр хураа тоглоол. Тэгэл шууд эдгээр тоглоол би сурсан. Маш амархан сурсан юм. Тим хүний толгойд сэтгэл их амархан буумаар тим гоё дуу байсан. Тэгээд тэнд 2 3 үзэл энэтэй давхар тэр цогоог өсгөлсөн гэл ба гэдэг дуу. Ингээд 2 дуу бид нэр би тэгээ тэр өдөр анги руугаа яваагүй. Маргааш нь бид нар цаг тохироод 10-д ч нойрох байсан юм чинь 1-р сургуулийн хойдол тэгэл тэнд очиод маргааш нь очиод бичүүлсэн юм байгаа юм. Тэгэл энэ дуу тэгэл би чинь цэрэг хүн чи яг тэгээ 2 хоногоос илүү явж байгаа. Тэг шүүхэд явдлаа орохгүй ч тэр чи бас наан уцхыг бодлого яах вэ. Тэгэл очисон тэгэл хэдхэн хоногийн дараа л ерөөсөн энэ дуу чинь тэгэл төгж эхэлсэн. Чигтэн бишрэн энхри үсч